Сайн байцгаана уу? Том нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрч байна. Бид өнөөдөр дэлхийн нийтэд 11 их найд Америк долларын үл үзэгдэх хөдөлмөр гэж нэрлэгдээд байгаа асархуй эдийн засгийн талаар та бүхэнд энгийнээр тайлбарлах болно. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч 12,306 ээжид алдарт эхийн одон өглөө. Энэ бол зөвхөн шагнал биш, Монголын нийгэм эдийн засгийг чимээгүй авч яваа асар том хөдөлмөрийн илэрхийлэл юм. Учир нь хүүхэд өсгөнө гэдэг зөвхөн гэр бүлдээ үн цэн бүтээж байгаа биш, эдийн засагт хамгийн том хөрөнгө оруулж байгаа хэлбэр юм. Өндөр наснаа асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах, хүүхдээ харж гэрийн бүх ажлыг нуруундаа үрж явна. Энэ хөдөлмөрийн ихэнх нь цалингүй, статистикт бүртгэгддэггүй, мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд ордоггүй. Харин дэлхийн үнийг асархуй эдийн засаг гэж нэрлэж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор дэлхийд даяар хүмүүс өдөр бүр 16.4 тэрбум цагийг цалингүй асархуй хөдөлмөрт зарцуулдаг байна. Мэдээж энэ ажлын 76.2% буюу дийлэнхийг нь эмэгтэйчүүд хийдэг. Аз номхон талаан бүс нутагт энэ тоо 80% ч хүрдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдээс 4 дахин илүү цагийг асархуй хөдөлмөрт зарцуулж байна гэсэн үг. Хэрв энэ хөдөлмөрийг цалинтай ажил гэж тооцоод үзэх юм бол дэлхийн эдийн засагт нийтдээ 11 их найд Америк долларын үн цэнийг бий болгоно. Энэ нь Япон, Герман, Энэтхэг буюу дэлхийн 3 том эдийн засгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний тоо юм а. Хэрвээ асархуй эдийн засгийг тусад нь эдийн засаг гэж тооцвол дэлхийн 3 дахь том эдийн засаг болно гэж хэлж болох юм. Гэхдээ хамгийн чухал нь энэ салбар зөвхөн нийгмийн асуудал биш, эдийн засгийн хамгийн том боломжуудын нэг болж эхлээд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн форумын тооцооноос харах юм бол асархуй эдийн засагт хөрөнгө оруулснаар 2035 он гэхэд дэлхийн нийтэд 300 сая ажлын байр бий болно гэж тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээ, өндөр насны асаргаа, гэрийн сувилгаа, сэргээн засах үйлчилгээ, нийгмийн халамжийн систем эдгээр нь дэлхийн хамгийн хурдан өсөж буй салбаруудын нэгээр нэрлэгдэж байна. Монгол улс энэ асуудлын өмнө нүүр тулсан. 2025 он гэхэд Монгол улсад 56,695 хүүхэд төрж байсан нь өмнөх оноос 3,500-аар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Алдарт ээжүүдийн тооч мөн өмнөх оноос цөөрсөн дүнтэй гарч байна. Нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн түвшин яг өнөөдрийн хувьд бол 263 байгаа бол за 2054 он гэхэд 196% болох төлөвтэй байгаа юм. Ингэж огцон буурч байгаа учраас Монгол улс хүн амын өсөлтөнд саарч ажиллах хүчний хомсдолтой нүүр тулах эрсдэл рүү ойртож байна. 1995-аас 2005 оны эдийн засгийн хүнд үед төрөлт огцон буурсан. За тэгвэл тэр үед төрсэн хүүхдүүд өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн гол хүч болж байгаамаа. Тиймээс өнөөдрийн төрөлтийн бууралт маргаашийн ажиллах хүчний асуудал болно гэсэн үг. Гэтэл Монголд асархуй ачааллын ихэнхийг эмэгтэйчүүд үүрдэг хэвээрэл байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харах юм бол нийтдээ 67,500 хүн өндөр наснаа харж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжилж хүүхдээ цалингүй асарч байна гэсэн судалгаа байна. Тэдний дийлэнх нь мэдээж эмэгтэйчүүд. Энэ эмэгтэйчүүдийн ажиллах боломжийг хязгаарлаж байна, орлогыг бууруулж байна, хөдөлмөрийн зах зээлээс мөн тэднийг шахаж байна гэж хэлж болохоор байгаа юм. Өнөөдөр Монголд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооч бас 51.5% буюу эрэгтэйчүүдтэй харьцуулахад маш бага байна. За эрчүүд бол ажиллах хүчний оролцооны хувьд 66.4% байдаг. Хүүхдийн тоо нэмэгдэх тусам эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх, ажил эрхлэх боломж нь буурдаг. За өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх тусам эдийн засгаас багаар алсарч байна гэсэн үг. Харин судлаачид асархуй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж өрх болон ажлын байран дахь гендерийн тэгш бус байдлыг бууруулж чадах юм бол Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2050 он гэхэд 16%-аар өсгөх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл асархуй эдийн засагт анхаарч эхлэх юм бол Монгол улсын эдийн засаг 16%-аар өсөх боломжтой гэж тодорхойлж байгаамаа. Тиймээс асархуй эдийн засаг гэдэг зөвхөн халамжийн бодлого биш. Энэ бол хүн амын бодлого, хөдөлмөрийн зах зээл цаашлаад эдийн засгийн хамгийн том хөшүүрэг болж байна. Дэлхийн нийтэд 11 их найд Америк долларын хөрөнгөөр үнэлэгдэж байгаа асархуй эдийн засаг гэх том тоог энгийнээр тайлбарлахад ийм байна.